Сан байцгаанууд та бүхэнд олон улсын амьдрал болсон үйл явдлыг томилох хүргэе. Тайваны зүгээс Америкийн нэгдсэн улсаас зэвсэг худалдан авахсан за үүнтэй холбогдуулан бүгд найрамд хятад ард улсаас мэдээлэл гаргасан байна. Америкийн нэгдсэн улсыг дахин Тайваныг зэвсэглэхгүй байхыг анхааруулгыг бүгд найрамд хятад ард улсын засгийн газрын зүгээс өгсөн байна. За Вашингтоны хувьд Тайванд 11 тэрбум ам.долларын зэвсэг зархаар болсон за үүнтэй холбогдуулан энэхүү мэдээллийг бүгд найрамд хятад ард улс гаргаж байгаа юм. За хятад улс Америкийн нэгдсэн улсыг нэг хотын бодлогыг дагахыг мөрдөхийг уриалж байна. За мөн Тайваныг зэвсэглэх аюултай үйлдэлийг нэн дараа зогсоохыг уриалж байна гэж гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Гуа Жинхуан хэвлэлийн багварлын үеэр мэдгдсэн байна. Америкийн нэгдсэн улсын зэвсэг захиргааны зүгээс өнгөрсөн пүрэв гарагт Тайванд 11 тэрбум ам.долларын үн өртөг бүхий зэвсэг нийлүүлэхийг зөвшөөрсөн. За энэ бол цаашдаа бүгд найрамд хятад ард улсын зүгээс Тайваныг хүчээр эзэж болзошгүй гэсэн нөхцөл байдалтай холбогдуулан ийм шийдвэрийг гаргах болсноо Америкийн зэвсэг захиргаа тайлбартаа дурдж байгаа. За Вашингтоны зүгээс бол Тайваны аюулгүй байдал чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. За ялангуяа Тайваныг зэвсэглэх зэвсгээр хангах ажил нь бол Америкийн нэгдсэн улстай шууд холбогддог. За тийм учраас бол уламжлал ёсоор энэхүү зэвсгийг нийлүүлэхээр болсон байна. За харин Америкийн ерөнхийлөгч Дональд Трампын хэлсэн үг нь цаашдаа энэхүү Трампын явуулж байгаа бодлого нь Тайваны аралтай холбоотой бодлого дээр ихээхэн эргэлзээ төрүүлж байгаа юм. За Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн хувьд Ши Жинпин ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ хэлсэн үгэндээ мэдэгдэхдээ Тайвантай холбоотой асуудлаар ямар нэгэн мөргөлдөөн үүсэхгүй байх магадaltaй. За ямар нэгэн өөрийг нь засгийн газрын тэргүүлж байх хугацаанд бол ийм үйлдэл үүсэхгүй гэсэн ийм баталгаа авсан гэсэн иймэрхүү утга агуулга бүхий үйлдэлийг үгийг бол хийсэн. За үүний дараагаас эхлээд Тайван арлын зүгээс аюулгүй байдалтай ихээхэн анхаарах болсон. За бүгд найрамд хятад ард улсын зүгээс сүүлийн үед Тайваны хоолой за Тайвантай холбоотой бодлогоо ихээхэн эрчимжүүлэх болсон. За сүүлийн 10 жилийн хугацаанд энэ үйлдэлтэй холбоотойгоор Тайваны зүгээс өөрийн зэвсэг батлан хамгаалах зардалтай ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалтыг оруулах шаардлагатай болж байгаа. За пүрэв гарагт зарласан зэвсгийн худалдаанд Америкийн нэгдсэн улсын Конгрессийн зөвшөөрөл шаардлагатай хэвээр байгаа бөгөөд Трамп 1-р сард албан тушаалтаа эргэн орсноос хойш 2 дахь удаага энэхүү зэвсгийн багцыг олгож байгаа нь энэ юм байна. За 11-р сард 330 сая ам.долларын эд анги худалдаалах тухай ийм шийдвэрийг Америкийн засаг захиргаанаас гаргасан. За сүүлийн үед Тайпейгийн мэдэгдэж байгаагаар сүүлийн үеийн хамаагүй том хэмжээний имраз пуужингийн систем, танк эсэргүүцэгч, пуужин за зэвсэг нисэгчгүй онгоц болон бусад төхөөрөмжийг энэ удаагийн багцад багтаж байгаа юм байна. За энэ бол Трампын засаг захиргаа 2 дахь бүрэн эрхийнхээ хугацаанд Тайванд зарласан 2 дахь зэвсгийн худалдаа болж байгаа. За мөн Тайваны аюулгүй байдалд Америкийн нэгдсэн улс тууштай нөлөө үзүүлэхээр хийвэр байгаа гэдгийг харуулж байгаа гэдгийг Тайваны гадаад хэргийн яамны мэдээлэлд дурдсан байна. За энэхүү зэвсгийн худалдааны боломжит хэмжээ нь 2001 онд Америкийн ерөнхийлөгч асан Жорж Буш үед зөвшөөрөгдсөн 18 тэрбум ам.доллартай бол ерөнхийдөө дөөж очино. За арилжааны хилцээрийн дараа эцсийн дүнг бол энэ хэмжээг бууруулах боломжтой гэж харж байгаа. За Бушийн засаг захиргааны хувьд за түүний албан тушаал хашсан 8 жилийн хугацаанд Тайванд нийтдээ 15.6 тэрбум ам.долларын зэвсэг худалдаж байсан. За харин Трампын бүрэн эрхийн хугацаанд Тайванд 10 тэрбум ам.долларын өртөг бүхий зэвсэг худалдаалж байсан. За үүнд нь бол 8 тэрбум ам.долларын сөнөгч онгоц багтаж байсан удаатай. Тайваны батлан хамгаалахын яам энэ байдалтай холбогдуулан мэдэгдэхдээ цаашдаа бол бүгд найрамд хятад ард улсаас ирж байгаа энэхүү аюул занлыг бол эсэргүүцэн тэмцэн гэдгээ мэдэгдэж байгаа. За хамгийн сүүлийн Америкийн нэгдсэн улсын Конгрессийн энэ багц нь бол тун утгагүй батлагдана гэдэгт найдаж байгаа. За ялангуяа Конгресс байгаа намууд энэхүү асуудал дээр тохиролцсон тухайн асуудлыг наашдаа шийдвэрлэнэ гэж хүлээж байгаа гэдгээ мэдэгдэж байгаа. За Америкийн нэгдсэн улсын хувьд өөрийн үндэсний аюулгүй байдлын стратегид бүгд найрамд хятад ард улсыг гол өрсөлдөгчөө гэж зарлж байгаа. За өөрөөр хэлбэл энэтхэг номхон далайн бүс нутаг за тийм дундаа Тайваны хоолойд бүгд найрамд хятад ард улсын өсөн нэмэгдэж байгаа нөлөө хязгаарлах нь Америкийн нэгдсэн улсын гадаад бодлогын тэргүүлэгчийг л болж байгаа учраас энэхүү өрсөлдөөнд ялан гарахын тулд Тайванд энэхүү зэвсэг нийлүүлэх үйл ажиллагаагаа улам эрчимтэй үргэлжлүүлж байгаа юм. За Тайваны батлан хамгаалахын яамны мэдээлэлд дурдсанаар Вашингтон Тайпейд бат бүх саатуулах чадварыг хурцтай бий болоход тусласаар байгаа. За хамгийн сүүлд гаргасан зэвсгийн худалдаа нь бол үүнийг харуулж байгаа гэж мэдгдсэн. За Тайваны ерөнхийлөг Лай Чинтагийн засгийн газар Америкийн нэгдсэн улсын засгийн газартай холбогдуулан батлан хамгаалах зардал дотоодын нэмэгдүүлэхүүнийхээ эзлэх хувийг нэмэгдүүлэх юм шаардлагыг Америкийн засаг захиргаанаас өгч байгаа учраас батлан хамгаалах зардал дотоодын нэмэгдүүлэхүүний 3-аас дээш хувь 2030 онд 5 хүргэн гэсэн амлалтыг өгөөд
төлөвлөгөөд байгаа. За мөн тус арлын зүгээс агаарын давталгаанаас хамгаалах системийг шимжлэх, за сум үйлдвэрлэх, хадгалах хүчин чадлаа нэмэгдүүлэх зорилгоор 1.80 Тайвань хүртэлх одоо ам долларын санхүүжилтийг авахар төлөвлөж байгаа юм байна. За батлан хамгаалах зардлын саналуудыг хэрэгжүүлэхийн тулд арлын зүгээс сөрөг хүчний хяналтанд байдаг парламентын дэмжлэгийг бас авах шаардлагатай болж байгаа. За сүүлийн үед Тайваны эргэн тойронд бол бараг өдөр бүр цэргийн онгоц, байлдааны онгоцуудыг Бүгд найрамдах Хятад ард улсын зүгээс байршуулдаг болсон. За энэ үйл ажиллагааг бол саарл бусын үйл ажиллагаа гэж нэрлэгдсэн цэргийн үйл ажиллагаа байдаг. За энэ бол зөвхөн одоо шууд дайны тулгуурлалтанд орхосоо илүү тухайн одоо аралтай холбоотойгоор гадуурх ийм үйл ажиллагааг явуулах, алдлахын тактик хэрэглэх, за Тайваны холбогдуулан батлан хамгаалахын амтай энийг одоо шууд тулгуурлалтанд орохгүйгээр ийм байлдааны тактикуудыг бол хэрэгжүүлж ирсэн. За сүүлийн батлан хамгаалахын яамны мэдээснээр пүр гаригийн ихээр дусан 24 цагийн хугацаанд Тайваны эргэн тойронд Хятадын 40 цэргийн нисэх онгоц, түүний дотор сүнөгч онгоц, нисгэгчгүй онгоц, 8 тэнгисийн цэргийн хөлөг онгоц явж байсан илэрсэн байна. За мигмар гарагт мөн Бээжин 3 дахь бөгөөд хамгийн шинэ одоо нисгэн онгоц тэгж онгоцуулах Пужаныг Тайваны хойгоор дайран өнгөрүүлсэн гэдгийг Тайвань мэдэгдэж байгаа юм. За өөрөөр хэлбэл Тайваны эрхтэй холбоотой нөхцөл байдал хурцтаж байгаа. За мөн Америкийн нэгдсэн улсын Хятадын талаар явуулж байгаа бодлого, за мөн Тайваны арал өөрийн одоо энэ бие даасан байдлаа хадгалахыг зорж байгаа үйл явдал, за мөн Бүгд найрамдах Хятад ард улсын зүгээс өөрийн одоо үндэсний сэргэн мандлыг авчрах, за үүндээ бол Тайваныг их газарт иргэн нэгдүүлэх ийм бодлогыг хэрэгжүүлж байгаа. За үүндээ бол хүч хэрэглэхээс татгалзахгүй байх ийм шийдвэрийг Ши Жинпин даргын зүгээс хэлж байгаа явдал нь бол Тайваньтай холбоотой нөхцөл байдлыг улам хурцдах ийм одоо тал талын асуудлыг бий болгож байгаамаа.